Хойд Солонгосын элчингээс манай од бидний офис цагт л ирүүл яана гэж зоон зоод байгаа байхгүй. Хойд Солонгос улс бол одоо ертөнцөөс тусгаарлагдсан улс гэж хэлж болно. Ямар ч хүн ордгоо, гардгоо одоо сурталчилга хуулагт живж байгаа улс байгаамаа. За одоо ард иргэдэн бол асар ядуу хүнд бэрх зовлонтой амьдардаг улс байдаг. Энэ улсыг үндэслэн байгуулсан тэгээд анхны дарангуулагч бол Ким Ил Сун байгаа. 1912 оны 4 сарын 15-нд төрсөн. Энэ өдөр бас юу тохиолдсон бэ гэвэл Титаник онгоц сүрс өдөр юм байлээ. Ким Ил Сун шоронгоос гараад нэрээ өөрчилсөн байдаг. Нэг төрөх нэр нь бол уул нь Ким Сонжу гэдэг нэртэй төрж исэн байлээ. Гэхдээ одоо маш олон хувьсгалч хүмүүс чинь яг төрсөн нэрээ солиод одоо хувьсгалч нэртэй болдог. Тэгээд тэр нь Ким Сонжугоос Ким Ил Сун болж хувирсан. Гаднаас орж ирээд баялаг нь аваад исэн хүмүүс нь явчингууд буцаад энэ байгалийн баялаг нь буцаад иргэдээ ирэнгүүт хүмүүс нь за манай энэ Ким Ил Сун чинь нэрэл мундаг үдирдэг юм байна штэ тэгээд сурталчилга хуулганд нь итгэж эхэлж байгаа. За тэгээд яг энэ үед бол одоо Ким Ил Сун чинь нөгөө Сталин, Мао, Ленин, Перон гэдэг дарангуулагч нар шиг тэдний замналаар явж байгаа. Юу хийж ийна гэхээр өөрийнхөө хөшөөгөө барьж ийн, айл гэрийн өрхөнд өөрийнхөө зураг хадж ийн. Тэгээд дандаа өөрийгөө дахин шүтүүлэх үйл ажиллагаанд орж идэг. Тэгээд одоо бидний мэдхээр чинь одоо хүртэл энэ хүний чинь дахин шүтдэг те Хойд Солонгост. Энэ жүжигэн одоо зөвхөн үзэл суртал биш. Энэ ингээд ард иргэдэд дайчлах үндэс нь болоод хөрчиж байгаа гэсэн. Одоо энэ хүмүүс нь хэр ядарч ийн, хэр зовж ийн. Гэхдээ энэ жүжиг үзлийнхаа төлөө ажиллана гэд хэр үзчихсэн ч гэсэн үйлдвэрүүд дээр маш мундаг тий энэ агуу өдөртөгчийнхаа төлөө ажиллаж байна гэж яваад байгаа байхгүй юу. Тэгэд ердөөсөө гадны нөлөөг одоо манай энэ солонгос социализмыг бохирдуулах бодар зүйл гэж үздэг болчихж байгаа. Тэгээ ердөөсөө энэ зөвхөн жүжиг үзэлтэй бодлоготой номуудыг уншдаг. Зөвхөн энэ Ким Ил Сүүний хэлсэн илтгэлүүдийг сонсдог болоо хөрчиж байгаа. 82 настай байсан Ким Ил Сун 1994 оны 7 дугаар сарын 8-нд зүрхний шигдээсээр нас барчээ. Тэгээд энэ хилцүүлэг нь бол болоогүй. Тэгээд энэ Америк нэгдсэн улстай тохирсон тохироо бол аль биесээр болоогүй юм байлээ. Ягаад гэвэл Ким Ил Сун нас орчиж байгаа учраас. За би ягаад нас орж ийна гэж хэлээд байгаа гэвэл би ч бол нэг өхөж талд орсон гэдэг үг байдаг. Гэхдээ одоо миний нэг санаа зовд байгаа юм. Хойд Солонгосын элчингээс манай од бидний офис цагт л ирүүл яана гэж санаа зовд байгаа байхгүй юу? Жохон тэтгэлтэй үгүй болжээ гэдэг чи тэ хоёлаа.